Сайн байцгаана уу? За өнөөдрийн анхныхаа бичлэгээрээ та бүхэндээ энергийн долгион давтамжийн тухай би танилцуулах гэж байна. За ерөнхийдөө бол бидний уг уйлдал ухамсар бол бидний долгион давтамжийн машин гэж ойлгож болно. Машин. За энэ хэрхэн одоо биднийг тодорхойлж бидний одоо зан төлөвийг буюу бидний амьдралын хэв маяг яаж тодорхойлдог вэ? За энергийн долгион давтамж нь өндөр нам суулгах хүчтэй гэдэг юм хэмжигдэхүүнтэй байдаг. За ихэнхдээ бид нар энергийн түвшин өндөртэй гэж хүмүүс гэж мэддэг. Энергийн түвшин уналттай байх нь ямар учиртай юм бэ? За тэгвэл энэ онцлогуудыг та бүхэнд танилцуулъя. Энергийн түвшин өндөртэй бөгөөд жоохон жижигхэн султай хүмүүсийн онцлог. За эдгээр хүмүүс бол даруй томоотой сайхан сэтгэлтэй өөрийгөө золиослохтой амархан одоо өөрийгөө хоош тавьдаг, өөрийгөө батлаж чаддаг, өөртөө итгэл жаахан сул, өөрийгөө хайрлах тал дээрээ жоохон мархан. Яг ийм нөхцөл байдалд байгаа хүмүүс нь яагаад энергийн түвшин өндөр байгаа юм бэ гэвэл эерэг сэтгэлгээтэй учраас. Тэд нар бусдыг гэхдээ нэмжин сэтгэл байгаа. Гэхдээ нэг гэмн жоохон өөрийгөө хайж гიშгээд байдаг. Өөрийгөө одоо бүхний хойно тавьчих гад байдаг. Өөрөөсөө жоохон татгалзчих гад байдаг талтай гэсэн. Яг одоо та энэ нөхцөл байдал байгаа бол өөрөөсөө битгий татгалзаарай. Өөртөө хайр, инэрлийг бас өгөөрэй. Тийм бол таны энергийн долгион давтамж нь хүчээ авна шүү. За хоёр дахь оны онцлог бол энергийн долгион давтамж нь одоо нэлээд нам дор уналттай байгаа. Гэхдээ жижигхэн нэлээд хүчтэй байгаад байна гэдэг чинь ямар учиртай вэ гэхээр эдгээр хүмүүс нь болохоор уур амьгтай, бусадтай одоо болгоомжгүй харьцдаг, жоохон хит бардам тал руугаа хүмүүс байна. Санаатай юм уу, санаандгүй байдлаар бусдыг гомдоочих гээд байдаг талтай. Тэгэхээр өөрөө энэ бол нам дор жоохон сөрөг тал руугаа байгаа учраас энергийн уналтанд орчод байгаа гэсэн. Өөрөөр анхаарал хандуулаад үг үйлдэл ухамсартай ажиллах юм бол мэдээж энергийн түвшингөө сайжруулах боломжтой. Хэрвээ энэ одоо төлөв байдал удаан байгаад юм бол мэдээж амьдралаа нөгөө сайн сайхныг дуудах, альва юм татах, өөртөө таталцлын хуулиар альва сайн сайхныг татах одоо хүсэл мөрөөдлөө бодит болгох тал дээр энэ одоо төлөв байдал тань өөртөө саад болох магадaltaй учраас аль болохоор өөртөө маш их ажиллаарай. За хоёрдугаар эрчим энерги эрчим давтамж долгионы эрчим жижигээс сул тий. Тэгээд нам дор байх үед ямар байдаг вэ гэхээр ирч хүчгээ өөртөө итгэлгүй үргэлж сөрөг зүйлд анхаарлаа өгдөг айдас ихтэй. Яг альва юмныг сөрөг талыг хэтрүүлэн бодож итгэх сөрөг талыг нэлээд том харах үнцэг нэлээд дандаа сөрөг бараан тал дандаа айдас талаа хэтэрхий хардаг учраас яг өөрийгөө шинжлэх, амьдралаа өөрчлөх тал дээр одоо жоохон удаашралтай чилж байна. Яг энэ үед бол болж өгвөл мэрэгжлийн хүнтэй уулзаж үзэх ч юм уу те өөртөө маш сайн ажиллах юм бол бид энергийн түвшингөө өсгөх ухамсараараа өөрийгөө өөрчилж шинжлэх бүрэн боломжтой байгаа. Өөртөө энергийн түвшин өндөр те тэгээд одоо жижигхэн нэлийн хүчтэй хүмүүс ямар байдаг вэ гэх юм бол эдгээр хүмүүс нь өөртөө маш сайхан таталцал хийж чаддаг гэсэн үг. Учир нь эдгээр хүмүүсийн онцлог бол ирч хүчтэй, өөртөө итгэлтэй, одоо ажил үсний амжилттай, өөртөө тэмцэлтэд байдаггүй, өөрийгөө хүлээн зөвшөөрч гисэн хүмүүс байгаа гэсэн. Тийм учраас хүмүүс ч гэсэн тэр хүнд одоо итгэж одоо чаддаг, өөртөө сайн бүхнийг дуудаж чаддаг, хүсэл мөрөөдлөө биелүүлэхдээ гарамгай тийм ирч хүчтэй мундаг хүмүүс. Хамгийн чухал нь эдгээр хүмүүс би чухал, таад чухал гэдгийг сайн мэддэг. Би өөрийгөө орхиж чаддаг. Өөрийгөө одоо гээдэггүй, хүсэл мөрөөдлөө гээдэггүй. Төрөлж түүнийхээ араас явж чаддаг тийм гайхалтай хүмүүсээ гэсэн. За энэ хүртэл сонсоод баярлалаа.